Зохиолч Болсонгийн лав сүрэн аниргүй өгүүлэг. Бурхан гэж байдаг юм бол инэрлийн гараа сунгаасай. Их адаггүй гэр байшин амбаар сав хашаатай хашаагүй алин боловч хаяагаа дэрлэн нэвсээсэн үгээгүй ядуусын амьдралыг харсан хэн боловч ингэж чин сэтгэлээсээ залбирanгүйх нь магад. Алгын чинээ газар дээр дэлмийн төдийхөн хашаанд хэд хичнээн халуун амь хүн гэхэд хэцүүхэн эзэнгүй нохон амьдралаар амьдарч байгааг идүүгээ цагт харах шиг гаслан лав үгүй бизээ. Балга ус өмх хоолны төлөө өөрийн харанхуйгаар шогшин одогсдын ард үлдсэн нийлх нойтон хөвшин хөвөө хиндэж болов өдөр бүхэн барагдашгүй урт. Цаг хугацаанаас хүртэл алд дэлэн мурт санагдах өдөр хоногуудыг өлн зэлмүүхэн туулах гэж хичнээн зүдэрдгийг гадарлах хүн хэд бол. Лавтая их хотын зүрхэн чанд цэл хүйтэн сэтгэлийнхээ өтгөн харанхуй хонглыг олох хураахын галаар өрдөн дулаацуулж суугаа хэн боловч гадарлахгүй. Хашгиран гомдлоход хөх тэнгэр дэндүү хол халаглан өмөрхөд газар даанч хатав. Халаг балгийн булангарт нүүгэлдсэн хот газрын хаяа бараадан хөхө тэнгэр уудам тал цэнгэг уст голомөрн цэвэр нандин айл аргалын гал шиг дулаахан сэтгэл зүрхнээс алтууран ирж байгаа өрөвдөлт нүүдэлчдийг яалтай. Сайн сайхан аж төрхийн хүсэл мөрөөдлийн гэрэлт зам их хотын хаяа хатвж шурган хэрхэн мухардахыг хэн урдчлан таах билээ. Энэ л борог амьдралын дунд бүрт нэгэн суудаж буй. Бүүэн дуу хайрын нандин хаягдж шаналсан энлэн тэмцэж олсон амжилт нухлагдж нугарсан урам зориг гээд амьдрахын өнгө бүхэн хүний төрх болгон би шаралсан судрын боронзот хуудас эргэн буурал өвгөн нэгийг бувтнан бор эрхний элэгдсэн бүр лааны гэрэлд бөмбөрнө. Жаалхөө бичиж байсан харандааныхаа үзүүрийг мэрэн модон твшин дэх борог усанд нугдаан хөөх ангирыг харна. Галын дулуулалцсан өвгөн ангирийнхаа нурууг гэлж уснаас гаргаж хөдсөн дээр тавилаа. Лаач хайлаад дуусав. Хүүч өвгөний өвдгийг дэрлэн давсандаа одов. Эрт үүрээр өвгөн баримжаагаар сайхалтын дайтай модны захын манаач залуугаас залтас хаягдал 5-3 цаасаар аваад үүрч ирэв. Залт солцоо гэртээ оруулаад хуучмуу бетона бариад хаа байсан гүнждийн булг руу бөхтөгнөн одов. Насаараа мал дагаж уулс нурууг хижиж хидэрсэн майтан хөлн өвгнийг өдий дайтай авч яваа аж. Заримдаа бохирон суугаад босмооргүй байвч нартад амьдрах насны тоо дуусаагүй болохоор зүтгээд л байх учиртай ажээ. Ач нь аль хэдийн хичээлдээ явжээ. Мөдхөн гүгээд л ирнэ. Харанхуй гудам нохтын архиран утаа майн дундуур айж бэргэн арай гэж сургуультай хүрээд дэвтэр номоон дэлгэж амжаагүй шахан байтал дараагийн ээлжийн хүүхдүүд шааган шууган ороод ирнэ. Ингээд л хүнд хэцүү замаар эргээд гэртээ бидэрнэ. Эгэл ардын үр хүүхдийн эрдмийн зам даанч богино. Харанхуй мухар. Тэнгэр дүүлэн нисэх шуудын далж игүүрийг таслан газарт мөлхүүлсэнтэй юуны ялгаатай. Өвгөн ингэж бодно. Өвгөний сэтгэл заримдаа ботгорч ээднэ. Хүүхэн хоёртой хүн насны бүксэнд алцахгүй гэж. Гэтэл ингэж бодож явсан тунгалаг өдрүүд сураг ажиггүй үлрэн оджээ. Бүсгүй хүний заяа тавилангийн зураач голдуухан солгоо гараар тоомжиргүйхэн татлагдаг юмснуу гэмээр эргэн тойрны бүсгүйчүүл сүхрэнг дорой. Охин нь ч ялгаа юм. Бөмбөрцгийн нөгөө бүүрэнд зүс бүрүү эрийн цайг чанаж аяыг аялд суугаа. Сансан цагтаа эцэгтэй ирж чадахгүй аз жаргалын зүг бидэрсэн охиноон санан гансархад илчилгүй цүлд ботхон хаасан ингэн тэмээний буйлаан хайлан уйлан зэлэлсэн элсэн толгодод уусан шингэхтэй эгээ адил. Өөрөөс нь өөр хинч тэр энлэнт дууг сонсохгүй. Харин ганц хүн эцгийнхээ мөрөн дээр газраас алд дэлэм өндөр жаргаж эрхэлж өссөнсөн. Өсхийн жаргалыг хүүн хар усанд үйчгээд одоо буурал эцгийн сэтгэлийн тооноор гих нарыг халахалж яваагаач мэдэгч сөхөөгүй. Өр хүүхдийнхээ сэтгэлийн наранд ээж ухааны галд дулаацахгүй юм бол үгээгүй ядуу зүдэх хөрөнгө чинээтэй туйлах хоёрын ялгаа бийсэн билүү? Хаалга дуугарч өвгөн гүн бодлосоо сэрэв. Ач хүн харангадаж хатах төгсөн амтан шороо тоос бужигнуулан орж ирэв. Өвөө би нохойд хөгдөөд тэгээд тэглэж унаад хөмднийхөө өвдгийг цоолчихлоо. Зоолог гэж
Бөөмөд яах вэ? Гайгүй юу минийх үү? Гайгүй. Одоо яана уу? Маргааш багш хөөндөө хичээл суулгахгүй. Уранхаа өмдтэй. Ээж нь оёод өгөхөө байлгүй дээ. Ээж өнөөдөр хонж ажиллана гэсэн шít. Цаансар болохгүй захиалга ихтэй байгаа шүү дээ өвөө. Арга нь олдноо минийх үү. Хүйтэй юм залгил. Усандаа эртхий явъя да худаг хаачхна. Тэгдэ минийх үү. Аав сэрсэн үү? Хунтчил байгаа юм бэлгүй. Чимээгүүл байна. Өө, аавыг та загнаач. Архууж байхаар ээж тусалаасай. За, та өвөөг нь байтгаа бурхан зэмэлсэн ч таахааргүй болж. За үг олдлоо миний хүү усандаа яв. Ирээд сүүнд дэгдээд ирээрээ. Нохойд уруулчихаагүй хэрэг юу вүлээ. Өнөөх 7 дэг юм чинь юусэн бэлээ? Ганцыг аавна биз. Өвөө минь тэтгэврээ аваа юу? Тийм ээ. Хямигдахгүй бол болохгүй. Аавд нь гутлын аяа бодохгүй болгооргүй. Мөдгөн хуруун цуухах нь бололтой. Өвгөн хүүгийн дааруу. Хүү норон дээр хувцастайгаа унтаж байв. Архины үнэр гэрээр дүүрэн. Хүүгийнхаа дэргэд цэнгэг булгийн ус айгалж тавиад магнайг нь илмэр айдснаа хошуу цорвын амандаа нэгийг хэлв. Өхөөрдөж зэмлэж байгаагийн алин болохын бөө мэд. Өрвийсэн өтөлсөн гэвч алтаж эндэж арх дарсанд нэвтсэн байвч амнаасаа тасалсан өрмөн юм шүү дээ. Өвгөн цээжний гүндээ шүүр салтаад гэрээс гарав. Ирж яваа цагийн цанхар цагаан нар илчгүйхэн ийн. Гэртийн орлоо. Хуучирсан бойтог шиг бор ангир нугдаан хэвтэн. Дэвштэй усанд нь тавилаа. Хушуугаан дүрээд тухтайхан хөв хайдна. Хөдлөөдөл твшний захад тулчхна. Гэвч усны амтан гэхээрээ усандаа жаргаж байгаа янзтай. Өвгөн өнгөрсөн намар голын тоогоос ганц бор шаргал ангир олжээ. Далавч нь гэмтээд бутны нүмерт хорогдож байсан түүнийг нохоо аваад өмгчгээгүй зол. Тэгээд л гэртэн авчирж эмнэж домноод хүн шүү 2 гэлтгүй ижилтэн дасжээ. Архинд живсэн хүн хаяа ангирыг харж манатаж сууснаа. Хүнээс жилүүл жаргалтай шүү байгаа юм да гин. Юугаач бодсон юм хөөрхий. Нэгэн цагт хангаа шиг түшигтэй сайхан авын мөрөн дээр мөрөн гол шиг өвөөмөр ээжийн халуун хайранд сэлж явсан хүний өр балга устай твшиндэх шувуу төдийхэн татаархаж суугч гэжтэй. Өвгөн ингэж бодоод хүүгийнхэн хэр дагвалсан буурал халимгийг илж ингэртэй наана. Хар хүү хэсэг өвтнөж учир нь олдохгүй юм өглөж байгаад өвгний гарыг хоош түлхээд хаалга савн гарч одно. Арслан барсын омгоор дэвж гудамжны адаг хүрээд дөрөөгөн олон мансуурлын харанхуйд живхээр одож байгаа нь тэр. Өвгний амьдрал нэгэн цагт мандаж байгаа өглөөний наран адил байв. Хүүн ч их сургуулийн багш болж гинэ. Эцэг их хоёр нөхөл газар хөрөхгүй л байцгаана гин. Аргагүй алган дээрээ бөмбөрүүлж өсгсөндөө гэж нутаг нугаараа хэлэлцэж байхад өвгөн мэлтэрсэн хөх голын хөвөөнд шинээр барьж хөлтэй найранд бэлдэж суусансан. Он цаг бараа туруугүй алсрахын хэрээр ой санамжийн гэрэлт харгүй дөтлөн довтлон ойрцоор байдаг юмсноо. Өвгөн авдраа удаллаа. Алгын чинээ жаахан баривч гаргаж үнэрлээ. Хүүгийнх нь анх нэлхийн үнэр. Цэл залуу гэргийнх нь мэлтэлцэн тунгалаг инээд бурхан минь. Өтөл хэрзгэр хинхтэгний цаана халууд өвгөн нэгэн зүйл мэдэгдэн бүлэглэв. Алаг ангир твштэй усаа цалиглан нөргөв. Боргэрийн тооноор илчгүйхэн ээж байсан наран үүлэн цаагуур шургав. Өвөн боргэр аниргууд намсхийн алдарч жаалхуу худаг дээр хонхор хідэн савндаа ус тосхоор хүлээж зогсов. Хүүн эрүүл ухааны хил чахтгийг олоод атгачих санаатай юмснуу дайвалцсан ирж яваад элдв хог бургсан хад чулуутай толгойроо бүдэрч унаад тэр чихтэй гэртэй байгаа хүн шиг л тухтай гихчин дугжрав. Амьдрал хөөж их отыг бараадж ирсэн улс амтан боргэрэн барьчхаад болж бүтээд байгаа нь энэ хөгчлуутай цайвгар толгойн уруу хэд хичнээн өнхөрч ойцсон юм бол доо. Ирж яваа цаг болохоор арай л хөлдсөнгүй. Сэрээд харвал цахилгаан утасны шон татаж яваавал хажуугаар нь хүн гэж саатаж харсангүй өнгөрч яв. Ой, та нар юу хийж яваа юм? Тог цахилгаан өөгч гийгүүлэх санаатай юу аа? Одоо л энд хүн амтан амьдрдаг гэж мэдээ юу? Хот хаяач хатта. Хав харанхгүй. Балга ус хүртэл ч олдохгүй.
Цагтаа би та нарт хичээл зааж явлаа мэдвүү? Та нар мэдэх үү? Миний толгойд юу байдгийг. Та нар муу санаас тис өөр шүү. Захын хүнээс асуугаарай гэж агсамнах айдав. Хүүгийн оюутнуудад юу заадгийг аав нь их сонирхно. Цахилгааны багш гэдэг чинь тэгэхээр гэрэл гэгээ түгээхийг заана гэсэн үг үү? Болж байна минийх үү? Гал шиг гэрэл гэгээ шиг хэрэгтэй юм хаана байх вэ? Хүний санаанд доромгүй сайхан мэрэгжил юм гээч. Аав нь ингэж хөөрөлхөн баярлалдаг байж үлээ. Аавынхын сэтгэл хайр шиг гэрэл гэгээтэй манхайсан сайхан өглөө байв. Аргагүй л урь оржээ. Ам нь хатаад аргал өмгчгсэн юм шиг л байв. Арай ядан босгодав. Аава, хүүн өглөө. Тэтгэвэр чинь буучгсан тийм үү? Хүүн дахиж гоохгүй. Ганц удаа л. Тэгээд л хүүн танийгаа жаргаанаа. Заавал жаргаана. Нөөмөдүүтэйгээч уулзууламц. Хөөхөн байх уу нисээд л буучхна. Хорвоод ганцхан аав нь дуугарсангүй. Хорвоо тэр чигээрээ анаргүй. Аав нь хүүгээ согтуу ирэх болгонд чив чимээгүй. Хав халуун ингэртэй твэртгсэн. Одоо харин цэв хүйтэн нам гүм бор ангир балгхан усанд хошууга дүрэн нугтаажээ. Аава, хүүн өглөө шүү дээ. Дуулуу та. Би та хүртэл надаас нүүр буруулахч гэжтэй. Насаараа хүүгээ гэсэн буурал өвгөн цаг хугацаанаас хугасарч алдраагүйсэн бол хатуу хөтөө амьдралд амийг нь уйж өчтөчнөө жил шарлаасан хүүгээ байтугай нохой шуухны хүртэл хүний дайтай хайрлан өмөх хоол балга ус төхөөлтгсөн. Хайр бөхтөггүй чинь нам гүмд алдарч аниргүйд хувилж болдог ажээ. Алс тэнгэрийн гүнд алтан наран уйж дайвж харагдав. Ай хөрхий, аав ээжийн эзгүүд хорвоо даанч аниргүй.